Рейлвон үзүүлж байна. Дуу шиг амьдрал. Үчи мэндэ дуу шиг амьдрал нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр нэг үчийн турш тайзан дээр татуу хамтлаг эргэн гарнаа. 10 жил тэд салшгүй найзууд явсан юм. Харин хамтлаг тарсны дараагаар татуушка нарын хооронд хар муур гүйсэн мэт болсон билээ. Тэд 4 жил бие бие хараагүй, сонсоогүй бөгөөд энэ нь санаандгүй тохиолдол биш гэж ярих юм билээ. Юлия Волкова дөнгөж 14 настай, харин Лина Катина 15-тай. Хүйтэнд даарч чичирсэн маш аз жаргалтай байх охтууд амьдралынхаа анхны клипний зураг авалтын дараа нүур хөврөлтийн өрөөнд дулаацж байгаа нэ. Энэ аз юм уу юу юм мэдэхгүй байна. Бодвол аз л бах та. Нэрэ. Гэлэбин тэдэнд жинхэнэ алдар нэрийг авчирсан ба эгч мөнгө олсон. Ойролцоотойгоор татуу хамтлаг 10 жил оршин тогтнохдоо 2 тэрбум рублийн ашиг олсон байна. Яхана. Өнөөдөр Юлия Волкова 28-тай, Лена Катина 29-тай. Өсвөр насны охтууд эмэгтэйчүүд болсон байна. Нэг нь охин хүү хоёр төрүүлж, нөгөө нь гадаад иртэ гэрэлсэн. Тэд уулзаагүй 4 жил болжээ. Гэхдээ анх уулзахдаа баярын нулимс туслуулж хайрын тэрвэлт хийсэнгүй. Хуучны татуучууд одоо нөхөрлөхөө болсон гэдгээ энүүгээр харуулахыг хүссэн бололтой. Харин үзэгчдийн өмнө гарахтаа л эртний заншлаар гаргаараа барилцнаа. Өнөөдөр тэд манай студид хүрэлцэн ирлээ. Огтон авцгаа Юлия Волкова, Лена Катина татуу хамтлаг. За, гарлаа. Баярлалаа. Октод сайн байна уу? Биднийг пионеруудын зайтай суулгасан байна. Тийм аюултай гэж юу? Тийм ээ. Энд хар муур суулгах хэрэгтэй байх. Гэхдээ бид ямар нэгэн хэрүү шууган хийгээгүй. 4 жилийн турш холбоо барилгүй хайрлсан гэх үү те? Энэ 4 жилийн хугацаанд юу болж өнгөрсөн бэ? Үзэгчид та нарыг хараагүй сонсоогүй шүү дээ. Үр хүүхэд? Хүүхэд. Хорин? Багаар төлөвшсөн. Хормоо хийлээ. Тайзнаас залгасан уу? Үзэгчдийн анхаарлаас ядарсан уу? Гэрвэл үр хүүхэдтэй болмоор санагдсан юм уу? Өгөөд тухайн үед хамтлаг мухардалд орсон байх. Дуусгах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болсон. Яагаад гэхээр бидний санаа бодолч зөрөлдсөн. Ямар ч гарцгүй болсон байх. Тэгээд л болоо. Бие дааж Ленач ганцаараа дуулж эхэлсэн л дээ. Юлия, хоолой чи яагав? Үгүй яхаа хагалгаа хийлгсэн. Энэ явдал бараг жил үргэлжилж байна. Хит хагалгаа хийсэн. Одоо удахгүй сүүлийнхийг хийлгэн. Тэрний дараа алтан гургалд ашигтай болно. Хоолой чи яасан бэ? Яг юу болсон юм? Бидний гүцэхгүй гэдэг дуу хүн болгонд дуулахгүй штэ. Хашгирахгүй. Тийм биз дээ Лиона. Студийн цаг хэд байла 120 лөө. Бидний гүйцэх буй дуу 120 цаг болсон. Зөвхөн студийн книг хэлж байгаа шүү дээ. Зөвхөн студид. Хамгийн сүүлд тэд хамтдаа тайзан дээр 4 жилийн өмнө гарсан. Тэрнээс хойш хоёр биенийхээ тухай сонсохыг ч хүсээгүй. Нэг нь нөгөөхөө үзэж чадахгүй байгаа гэдэгт бүгд итгэлтэй байсан. Хэрв Юлия бид хоёр бие биенээ үзэн яддаг байсан бол хизээч хамтдаа тайзан дээр гарахгүй байсан. Харин одоо харилцаа маань сэргэж байгаа. Хаа нэгтэй хамт цай ууж тийм ярина. Итгэл сэргэж байгаа гэхүү дээ. Энэ орой татуу дахин хамт байгааг мэдсэн хүмүүс нэг л зүйл асууна. Эргэж ирж байгаа нь үнэн үү? Харин Волкова, Катина хоёрын мэдэгдэл нь энэ тал дээр одоохондоо зөрж байна. Мэдээж хэрэг шин трек, шин клип байгаа л да. Шүтэн бишрэгчдээ ингэж л хэлмээр байна. Би одоогоор тодорхой хариулт өгч чадахгүй. Татуушканууд ирээдүйд яах талаар ярилцаж амжаагүй хэмээн тайлбарлаж байна. Зөвхөн менежерээр дамжуулан харилцаж байсан шүү дээ. Менежерүүд харилцдаг байсан л та. Улаад надад хэлэх юм байвал менежер руу маань загтал илгээгээрэй заа юу. Тэгээ тохирлоо. Тэгэхээр шин дууч байхгүй, хамтлагч сэргэхгүй. Татуу үрд байхгүй болсон. Тэд хамтдаа ганц үдшийг л өнгөрүүлэх болно. Ганцхан тоглолт хийн. Дуу шиг амьдрал. Ситуация хаб, ситуация сос. Я себя не пойму, ты откуда взялась? Почему на тебя повелась? Выключается свет, я куда-то лечу. Без тебя меня нет, ничего не хочу.
Это медленный яд, это сводит с ума. А они говорят, виновата сама. А они говорят, виновата сама. Я сошла с ума, я сошла с ума. Мне нужна она, мне нужна она, мне нужна она. Я сошла с ума, я сошла с ума. Мне нужна она, мне нужна она, мне нужна она. Я сошла с ума. Без тебя я не я, без тебя меня нет. А они говорят, говорят, это бред. Это солнечные яйца, золотые лучи. А они говорят, надо срочно лечить. Я хотела забыть до упора и вниз. Я считала столбы и растерянных птиц. Без тебя меня нет, отпусти, отпусти. До угла пусти, нет, мама, папа, прости. Я сошла с ума, я сошла с ума. Мне нужна она, мне нужна она, мне нужна она. Я сошла с ума, я сошла с ума. Мне нужна она, мне нужна она, мне нужна она. Я сошла с ума. Раз-два, после 5, мама, папу, прости, я сошла с ума. Раз-два, после 5, мама, папу, прости, я сошла с ума. Я сошла с ума, я сошла с ума. Мне нужна она, мне нужна она, мне нужна она. Я сошла с ума, я сошла с ума. Мне нужна она, мне нужна она, мне нужна она. Я сошла с ума. Яны Катина одоо л ээж болох тухай бодож байгаа. Харин Юлия Волкова хэдийн үр хүүхэдтэй охин Виктория болон Самир ихүү өнөө хүртэл Татушка хүүхдүүдэд телевизийн камераас нууж ирсэн. Харин дуу шиг амьдрал нэвтрүүлгийг харж үзлээ. Анх удаага телевизээр Виктория, Самир хоёр манай студид хүрэлцэн ирсэн байна. Чамаг хин гэдэг? Самир, Вика, Юу хийдэг тухай яриач. Теннис тоглодог. Чадж байна уу? Тийм ээ, би медальтай 1-2 дугаар байр эзэлсэн. Хөгжмийн хувьд гэвэл хөгжим дуртай. Гэхдээ хөгжмийн сургууль явахаас татгалцсан л да. Багш нар ирсэн л дээ. Төгөлдөр хуурын. Гэхдээ жаахан жирэхэд байсан л да. Ээжтэйг хамт дуулдаг. Тийм ээ тий. Тийм үү? Гэртээ толны өмнө. Ямар дуу таалагддаг вэ? Бидний гүцэхгүй. Бидний гүйцэхгүй. Ночь на ладони. Нас не догонят, нас не догонят. Браво. Самир, сайн уу? сайн уу? Та өөрийн бодолд ир болол та. Тийм ээ, сургуульд явж байгаа. Том болоод хэн болохоо шийдсэн үү? Ерөнхийлөгч. Маргах аргагүй л дээ. Үндэ бол ээж нэ суурийн тавьж байгаа байх л да. Тийм үү? Үндэ бол үгүй. Тэр бүх хүнд том болоод тэр ах шиг суугаад уус орноо удирдна гэж хэлдэг юм. Ийм л мөрөөдөлтэй. Багаас нь хинч зааж өгөөгүй. Дельфиний газрын ажилтнууд тогтоо томоотой ээжийн төр төрхийн цаана шуугаан дэгдэж байсан тату амтлагын Юлия Волковаг таниагүй, аль эсвэл таниагүй царайлж байна. Гэхдээ энэ тэр мөн Майктай, Джейнстэй бас ямар ч бодоггүй. Дуучин 6 настай Самир хүү, 9 настай Виктория охиноо дельфинээр гулгуулахаар авчирсан энэ. Хүүхдүүд айжвгаа боловч Юлия үлгэр жишээ үзүүлж зоригтойгоор усан санд орлоо. Загварлаг усны хувцас өөсөйгүй галибрын тодтогч байна. Хоёр хүүхдийн ээж гэж хэлэхэргүй байна шүү. Гэхдээ усанд орсны дараа эр зориг замхран одлоо. Дельфин ямар ч аюулгүй гэдэгт Волкова итгэлгүй боллоо.
Айж байна уу? Наашир. Намайг хаацахгүй юу? Үгүй ээ, наашаа хүрээ дээр. Ээж. Самир хүү усанд орохоос эрс татгалзаж ээл гарч ирсэнд дельфинийг ээлнэ. Самир Вика хоёр хүлэмжийн нөхцөлд хүмүүжиж байгаа нь асрагч чимээ хоёрын хамт. Харин Юлия өмнө хэлсэн тэр саяхнаас л ээж мэн гэж юу болохыг жинхнээсээ ухаарсан гинэ. Би амьдралаа Вика Самир хоёргүйгээр төсөөлж чадахгүй. Яаж хоосон гэрт эргэж ирэх юм? Төсөөлөхгүй байна. Өглөөс ирнэ хамтдаа өглөөний цайгаа уuna. Гэр бүл маань төлөвсөн. Вика над руу зурус илгээдэг болсон. Ээж хизээ ирэх вэ? Таныг санаж байна гэдэл намайг хотод байхад бичдэг. Энэ дэлхий дээр чиний магцсны тасархай байгаа сайн хэрэг. Гэр бүлийн архивын давтагдчихгүй зургнууд Вика хэдхэн сартай татвгийн шуугантай бүсгүй баг зэрэг таргалсныг ис тооцох юм бол туйлын жаргалтай харагдана. Охиноо инхрээлэн тэмэрсэн байна. Тухайн үед татву хамтлаг нэр алдрын оргилдог хүрсэн байсан. Викаг эмээ нүсгсэн гэдгийг Юлия нуудаггүй. Үгүй яах вэ? Залуухан бас жаахан хариуцлага муутай байсан. 19 настайдаа давхар үйтэй болсон. Гэтэл өөрөө хүүхдээрээ шүү дээ. 19 нас гэж юу юм бэ? Надад өөртөө ээжийн маань дэмжлэх хэрэгтэй үе. Сэтгэлдээ би яхаа мэдэхгүй эргэл зээдэл. Хоёр дахь жирэмслэлтийн үеэр Юлия Волкова клипэнд зураг авахулж төрөн төрөлөө тайзан дээр гардаг байсан. Харин Самирыг төрсний дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр цагаас хойш Волкова үдшилэг дээр хундаг дарс барьсан харагдах нь ховортсон билээ. Оронд нь гэрлүүгээ татагднаа. Урд нь аялан тоглолтоос ирээд сайхан цэнгмэр санагддаг байсан. Манай ээж гэртээ амраач гэхээр юун амралт тэнд найзууд маань хүлээж байна. Бүгд клуб цугсаа очихгүй бол болохгүй. Найз охтууд хүлээж байгаа гэдэл нүд нь удаасан амтан олигтой ч унтаж амралгүйгээр яарад гардаг байсан. Одоо бол юун клубт наргиц цэнгэх мантай шүү дээ. Юлия хоёр өөр эцгээс хүүхдүүдэд төрүүлсэн. Охиноо бизнесмен Паул Сидоровоос хүүгээ өөр нэгэн бизнесмен Барбис Ясиновоос. Юлиягийн ээж зэ охин хүү хоёроо амжигээ хайрлна. Харин эцгүүдийнх нь тухай сонсогч дургүй. Тэдний хинч надад таалагддаггүй байсан. Янз бүрийн шалтгаанаар би энийг шууд хэлдэг байсан. Чин сэтгэлээсээ нууч хаалгүйгээр. Гэсэн хэдий ч Юлия бүх шийдвэрийг биедээ гаргадаг. Хүүхдүүд хэнтэй адилхан байв. Би аавтайгаа. Харин чи Ээжтэйгээ. хүү маань их тайван бодлогочронгүй юм уншиж бичих дуртай. Бодлууд нь гүн гүнзгий. Викулия маань их эрч хүчтэй. Хүүхдүүдээ ээж нь аялан тоглолтоор явхад их санддаг. Тийм ээ. Их удаан явдаг уу? Удаан хугацаагаар. Тийм ээ, заримдаа шөнө болтол явдаг. Ээж нь хаашаа явдаг гинэ? Шөнө болтол. Наадах чи харин ухуулах шүү болохгүй. Хүүхдүүдээ ээж нь явхаар хэн та хоёрыг хардаг вэ? Вали асрагч бас Лиана. Хоёр асрагчтай юм уу? Самирийн асрагч, Викагийн асрагч. Ээж нь өглөөний цанд юу бэлддэг вэ? Ихэвчлэн. Асрагч бэлддэг. Ээж нь бэлддэг юм уу? Үгүй. Тэгээд шөнө болтол ирэхгүй. Чиний ээж хатуу хүн үү? Чамайг шийтгэж чадах уу? Хэрвээ сахилгагуудад байвал чадна. Чи загнуулах ямар хэрэг тарьдаг юм? Үгэнд орохгүй. Викада зодтолтно. Үгүй чи эгчтэйгээ зодтолдог гэж юу? Заримдаа тэгдэг. Хаашаа явж байсан бэ? Вика надтай хамт Япон явж байсан. Японоор үг мэдэх үү? Аригато. Аригато. Браво. Витя Самир хоёр одоо яваад ээжигээ томото хүлэн шүү заа юу. Бидэн тэгдэхээ авчрах уу? Дэгдэхээ авчрахаа. Болно. Одоохоо. Үннийг хэлэхэд хүүч нь асрагч тусалдаг гэд бариад өгчлөө. Ээж нь хоол хийдэг. Хүүхдүүд барьж өгсө гэж хэлж чадахгүй л дээ. Харин хоол хийхийн хувьд манад гэрээ ажил хийх хүмүүс хангалттай байгаа л да. Хүмүүс гэж хэн бэ? Асрагч. Өөр хэн? Гэрээ үйлчлэгч. Тэгвэл эмээ Ирэлгүй яах вэ? Миний ээж өдөр бүр ирдэг. Яаж ийн хичээлээ хийсэн үү гэдэл. зугаалдаг уу? Зугаална, хичээлийн хийлгэн, сургуульд нь туслана. Тэглгүй яах вэ? Миний ээж чи ирч хүчтэй. Хүүхэд хүмүүжүүлэх тал дээр намайг эзгүй үед ээж оролдгийн. Тэгвэл аавын төлөө юм ээ. Үгүй. Үзэгдэхгүй юу? Ачаа ер нь хардаг юм уу? Үгүй, бид харьцдаггүй. Яагаад тэр вүлээ? Хайр дууссан, харилцаа дууссан. Хоёр тийшээ. Миний амьдрал хууч нараа л байгаа. Бүхнийг мартсан. Амьдрал үргэлжилж байна шүү дээ. Тийм биз дээ. Гомддог уу? Үгүй. Аав нар нь байгаа гэдгийг мэднэ. Ажил хийж байгаа. Татагдаад байх юм байхгүй.
Яагаад гэвэл би вэ? Яагаад гэвэл амьдралд ингэж таарсан? Өөрөөр овогтой юм билээ. Тийм ээ. Самир Ясинов, Вика Волкова аав нь дургуй цагуулдэ бидэнд Волкова байх нь эвтэйхэн байсан. Харин Парвис Ясинов бүх тэрийг мэднэ. Викагийн төрсний гэрчлэгэн дээр эцэг нь хэн гэж бичсэн байдгүй. Зөвхөн ээж нь л байгаа. Аавынх нь ажил тех шаардлага байсан. Үгүй яхав хаач нэрэн дурдахгүй байх ёстой гэдэл. Тэтгэмж өгч байсан удаатай юу? Би ажил хийж байна. Бүх юм сайн. Хүүхдүүд хяналттай байгаа. Би нэг ч удаа шүүхэд очих ч юм уу, чи эцэг нь чи ингэх ёстой гэж байгаагүй. Хүсэхгүй бол яах юм бэ? Бид жилдээ нэг удаа оцоор ярьдаг. Төрсөн өдрөөр нь. Би ийм бодолтой л доо. Эцэг нь хүүхдээ хүмүүжүүлж хамтдаа цагийг өнгөрүүлдэг, өөрийгөө зориулдаг. Эсвэл жилдээ 2 удаа үзэгддэг эцэг. Үгүй тийм эцгээр яах юм? Санал нэг байна. Тэгвэл хүүхдүүд аав хаана вэ? Яагаад баг эрдгүн бэ гэд асуул яах Аав вэ? нь асуудгүй. Заримдаа асуудаг юм. Сайхан зантай үед. Юу гэж? Хүүхдүүд яаж байна? Бүх юм сайхан. Тийм бол сайн л байна. Баяртай гэж. Танаа хүүхдүүд аав руугаа залах хэрэгтэй юу? Тэг хүсэлгүй. Хүсвэл болдгүй яах вэ? Ямар нэг хорой байхгүй. Только скажи, дальше нас двое, только огни аэродрома. Мы убежим, нас не догонят. Дальше от них, дальше от дома. Ночь проводник, спрячь наши тени за облаками. Нас не найдут, нас не изменят. Им не достать звезды руками. Небо уронит, ночь на ладони. Нас не догонят, нас не догонят. Небо уронит, ночь на ладони. Нас не догонят, нас не догонят. Нас не догонят. Нас не догонят, нас не догонят. 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 Мы убежим, все будет просто. Ночь упадет, небо уронит. И пустота на перекрестках. И пустота нас не догонит. Не говори, им непонятно. Только без них, только не мимо. Лучше никак, но не обратно. Только не с ними, только не с ними. Нас не догонят. 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 Небо
Лиана Катинагийн хувьд амьдрал үргэлж харанхуугаар хучигдсан нууц байсаар ирсэн. Харин энэ зун шүтэн бишрэгчд нь шаргал үстэй татуушкаг гадаадын иргэнтэйг ирснийг мэдсэн. Ингээд Лос Анжелесаас шууд нислэгээр бидэн дээр ирсэн Сашо Кузманович нисэн гэрлээ. Өгтөн авцгаая. Сайн уу? Уулзсанд баяртай байна. Залуусаа юуны өмнө баяр хүргэе. Баяр хүргэе. Баярлалаа. Сайн уу? Баярлалаа. Сашо, чи гашуун байна гэдэг үгний утгыг ер нь мэдэх үү? Гашуун тийм ээ? Тийм ээ, мэднэ. Гашуун байна. Та хоёр яаж танилцсан бэ? Хайрын түүх. Нэг үдшилэг дээр таарад тэрнээс хойш урсгалаараа явсан. Үндэ бол их эрчимтэй явсан л та. Бидний хинхинд маань гинти явдал байсан. Сарын дараа хамт амьдарч эхэлсэн. Харин дараа нь би түрүүлж хайр альчилсан. Ягаад ч юм энэ хүнд сэтгэлээ нээх ёстой гэдгээ мэдэрсэн гэхүү дээ. Тэгээд л хайр альчилчихсан. Би очоод би чамд хайртай болжээ гэж хэлсэн. Тэр тийм үү? Сайн байна. Тэгж л хэлсэн. Би байдалд орсон шүү. Баяртай байна гэсэн. Баярлалаа гэх маягтай. Ямар ч утгагүй хариулсан юмдаг. Би яагаад би ч гэсэн хайртай гэж хариулсангүй гэж бодсон. Анхны болцоогоо санаж гин үү? Анхны болцоо бусдаасаа сүлд басан. Сашо намайг өрсөн. Би Япон хоолнд их дуртай л да. Сашо, одоо би чамайг гоё Япон ресторанууд агуулж явна. Чи ухаанаа алдах байх. Гайхалтай амттай хоолтой гэсэн. Тэгээд тэр ресторанд нь ирэхэд мэдээж хэрэг онцгой юм юу ч байгаагүй. Бас би суши идэхээс их нэрлэгсэн. Ойлгож байгаа үстэй. Суши идэхээр ам тэрчигтэй дүүрдэг. Үгүй би өсөөгүй байна, баярлалаа гэсэн. Жаахан хатгаж ганц хоёр өмгсөн л байх. Ходоод хоржгонсон уу? Тийм ээ, хоржгонсон. Асуухгүй бол үзэгчд маань уучлахгүй байх. Анхны болцоо яаж өндөрлсөн бэ? Юу ч болоогүй. Анхны болцоо юу ч болоогүй дууссан. Ягаад гэвэл би хэлсэн шүү дээ. Болцоо нэлийн хожим байсан гэж. Эхлээд бүх юм дараа нь болцоо. Тийм ээ. Зөв арга байна. Тэд үдшилэг дээр уулзсан. Лиана дэлхийн од. Сашо Словени алдартай рок хөгжимчин. Лианаг олон ирчүүд хүсдэг байсан бол Сашо хэдийн хүүхэмсгэрээ алдаршсан. Лиана нэг шөнөийг өнгөрүүлэх ээлжид бүсгүй байхыг хүссэнгүй. Гэхдээ анхны өсөлтийн дараа бүрэн бууж өгсөн билээ. Шууд ханд шахаад үнсэж эхэлсэн. Намайг болж хийхч тоогоогүй. Үнсээр л лээсэн. Тэгээд л яах вэ? Бууж өгсөн дөө. Хэдэн жилийн турш тэд санаандгүй таарсаар л байсан. Харин дараа нь энэ бол хайр гэдгийг ойлгосон. Бүх насны хайр. Дараагийн 2 жил Лиана Сашо хоёр хамтран амьдарч сэтгэлээ чагнасан байна. Тухайлбал Саша ор хураагаагүй байхад их дургүй. Хайр надад бол ясан ч хамаагүй. Би тоодгүй. Гэхдээ Саша хураасан орон дуртай гэдгийг мэднэ л дээ. Айрмын зуршлал та. Гэрлэх сандаа Сашо далайн ирэг дээр тавихаар шийдсэн. Давлгааны чимээн дунд би их сандарсан. Ягаад гэвэл Лианад гэрлэх санал тавьж байсан залуучууд байсан гэдгийг мэдсэн л дээ. Суун бөгж бэлгэцснийхэн дараа хайчихдаг байсан юм билээ. Надад гинэт гэрлэх санал тавьсан. Надтай гэрлэх үү гэж асуухт нь юу гэж хариулахаа мэдээгүй. Мэдээж гэрлэлгүй яхав тий. Надад өөр хувилбар байгаагүй. Тэгээд баярлаад инээгээд л суугаад байсан. Хэрвээ үгүй гэсэн бол за зөвшөөрч байна гэж хэлтэн далаад чивүүлэх байсан байхаа. Гэрийн видео бичлэгээс Лиана Сашо хоёрын хурмыг харж болно. Дурлалт тосууд хоёр улс дамжин тэмдэглэсэн. Албан ёсны хэсэг Словенид болж өнгөрсөн. Сүйд залуугийн их оронд Эрдэнэ Мортон баатрын цамхагт. Дараа нь Москвад хурим болсон. Тухайн үед Лиана нөхөрт гарч байгаа гэдэгтээ итгэж ядсан гэсэн шүү. Мэргэжлийн хүнхүүр будаад л үс янзлаад л. Би ийм байдалтай бараг өдөр бүр толдог хүн. Тэгээд би Саша яагаад ч юм сэтгүүл зураг авах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл гэрлэж байна гэсэн мэдрэмж байгаагүй. Өнөөдөр Лиана Катина хурмын дээр нь мөрөөдсөн бүхэн нь байсан гэж үнэнээ хэлж байна. Гэхдээ хамгийн чухал нь байгаагүй. Тэр бол хурмын анхны шөнө. Юу хурмын шөнө? Та нар хурмаа хийснийхээ дараа анхны шөнө өнгөрүүлдэг ганц жолов хос мэдхүү? Арай гэж хөлөөч ирээд явна штэ. Нүд анилдаад бодгоо арилгасан бол их юм. Ядраад л шууд унтаад өгнө. Лиана Катина татуугийн хамтрагч Юлиаг хурманд авраагүй. Яагаад ийм болсныг Юлия Волкова тайлбарлаж байна. Тэрний хорим шүү дээ. Баярын эзэгтэн тэр өөрөө намайг ойрын хүнээ гэж бодоогүй байлгүй. Яагаад гэхээр хамгийн ойр дотны хүмүүсээ урьсан гэж хэлсэн.
Тэгэхээр би амьдралд нь тэмч чухал ойр дотны хүн биш гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд нэмж хэлэхэд хэрэг тэр хурмаа хийх юм бол Лена Катинагийн дотны найзын хувьд заавал өрнө гэж. Яагаад гэвэл би төслийнхнийг бүгдийг нь орих байсан. Хэрэлдсэн үү, дайсан биш үү хамаагүй. Надтай амьдралын 5 жилийг хамт дуулсан бүх хүмүүсийг би орно. Энэ бол бага хугацаа биш. Наад хэлээж Ленагийн өмнөөс баяр хэлж байна уу? Тэр их жаргалтай харагдаж байна шүү дээ. Хоорондоо их төстэй юм. Онгоцонд нисж байхад надад зургийг харуулсан л да. Би хараа жаргалтай байгааг нь ойлгосон. Сашагийн хэрхэн хандаж байгаа нь их хөөрхөн. Үсийг янзалж өгөөл. Лена юм эзэн үү гэхээр нь байгаа гэсэн чинь салфеткаар хочиж өгөөл. Нэг үгээр хэлэх юм бол Лена яг хүүхэд шиг байсан. Өөрөөр хэлбэл аав шиг. Ленагийн өмнөөс хариуцлага хүлээгээл. Харахад үнэхээр сэтгэл уярмаар байсан шүү. Бид хоёр насны зүрх ихтэй. Саша надаас 9 ах. Мэдээж хэрэг тэр хүүхэдтэй болоход хэдийн бэлэн болсон. Харин одоохондоо намайг хүүхэд шиг л халамжилж байгаа. Их сайхан, нэрэ шүү. Хин сайхан хос. Хэрвээ бүгд бэлэн болсон юм бол хизээ өгтөрүүлэх үү? Хүүхдийг хүсгээр. Жаахан азн хохоо бид гэрлээд удааг байгаа. Гэхдээ би 30 хүрэхээс өмнө анхны хүүхдээ төрүүлэхийг хүсдэг шүү. Лена 2 жил үлдлээ. Найз гэж эндэ. Тийм ээ. Цаг хугацаа маш хурдан. Энэ эсвэл дараа жил төрүүлэх Яваа Саша. Юлия, бүх залуучуудыг чинь харсан. Сая ирчүүд таныг эхнэрээ болохыг мөрөөддөг байсан гэдэгтээ би бүрэн итгэлтэй байна. Гэхдээ яагаад энэ хүнд та заа гэж хэлсэн юм бэ? Яагаад гэвэл би тэрэнд үнэхээр хайртай. Миний анхны хайр. Сашаг нэг зурвасаар айлгсан түүх би гэдгийг би мэднэ. Тийм ээ. Би бүх юм болсны дараа. Гэхдээ анхны болзооноос өмнө За. энэ хүн яасан хайнга юм бэ? Сурах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд би сарын тэмдэг ирэхгүй байна гэж бичсэн. Дараа нь удахгүй хин аа болохыг таагаараа гिचгээд уцаа тасалсан л та. Ямар ээлдэг бүсгүй вэ? Саша, та энийг яаж хүлээж авсан бэ? Саша манай хүүхэд ямар сайхан дуулдаг болох болоо гэсэн. Лос Анжелес, Холливуудын өндөрлөг. Энд дэлхийн бүх алдартай амьдардаг. Мөн татуугийн шаргал үст. Лена Катинагийн гэр замаас харагдана. Цэвэр Америк хэв загварын цэмбийсэн 2 давхар байшин. Энэ бол томороо. Энд бид амарч зурагт үздэг юм. Цэлгэр өрөөнд алжаал тайлах бүх юм бий. Зөөлөн буйдан, камин зуух, бар, харин хөрөгчөнд нөхрийнхэн дуртай ундаа. Орос водка үргэлж байдаг. Соливины хөгжимчин эхлээд Орос жүжигчинд хайртай болж дараа нь Орос уламжлалд дуртай болсон. Маш хамттай. Харин одоо дуртай Орос хэл сурч байгаа. Катинагийн нөхөр алдартай эхнэрийнхээ бүх нууцыг дээлгэж байна. Үзэгчдийн өмнө шаргал үстэй хязээд хариултанд бэлэн галзуу бүсгүй байсан юм байна. Харин нөхөртөө бол ёс зүйтэй эзэгтэй. Энэ шүүрээр Лена шалаа шүрддэг. Энэ утсаар пицца захиалдаг. Энд усанд ордог, нөхөр нь онгорч байна. Оростой харьцуулах юм бол энд хязээж ус тасардаггүй гинэ. Манад үргэлж халан ус байдаг. Харин энэ сүлжилтсэн шат хосуудын унтлахын өрөөнд хүргэнэ. Гэхдээ нандин газраа бусдын үднээс нуун. Энд маш олон сонирхолтой зүйл болж өнгөрдөг. Татуугийн шаргал үстийг гэрийн сан эзэгтэй гэж хэн санах вүлээ? Тэр угаан, цэвэрлэн, хүнсээ цуглуулж өглөө бүр хайртай нөхөртөө цайг нь бэлдэж өгнө. Би Сашатай уулзсныхаа дараа л хоол хийдэг болсон. Иннээс өмнө нэг ч удаа плеткний өмнө зогсож байгаагүй. Яагаад гэхээр урд нь надад чи эмэгтэй хүн, чи хоол хийдэг байх ёстой гэхэд би ёстой гэж үү? Надад тэгэх шаардлага байхгүй гэж хариулдаг байсан. Москва дахь байранда Лена хоол хийж байна. Саша нөхөр нь туслах тоочийн үүрэгтэй. Би төгс нөхөр болохыг хүсдэг. Шаргал ус татуушка хөрөгчөнд байгаа бүхнээ ашиглаж байна. Сонгон, гахамах, ногоо, ахиухан шинжүү. Яг тэгэхээр Лена Саша хоёрын харилцаанд шинжүү хангалттай их байсан шүү дээ. Саша, Лена төгс эхнэр үү? Төгс шүү. За сая танаа тогтог гэрийг харлаа. Та хоёрт болон хүүхдүүдэд хангалттай зайтай юм байна. Ингээд хэний байшин бэ? Түрээсэлдэг. Хэдэр? 3.5. $1000. Тийм ээ. Сард уу? Тийм ээ. Энэ үнэтэй юу?
Үнтэй. Маш үнэтэй. Бид хоёр дундын санхүүтэй. Би бүгдийг эр хүн эсвэл эмэгтэй нь энийг гэх мэт хуваарлалтанд дургүй. Бидний хооронд юм хуваасан юу ч байхгүй. Аж ахуйч тэр санхүүч тэр. Өөрөөр хэлбэл бид хоёр бүгдийг хамтдаа хийдэг. То есть мы все делаем вместе. Хэн үндсэн мөнгө олдог вэ? Хоёулаа гэж бодож байна. Адилхан төвшөнд. Хэн илүү ихийг олдог вэ? Янз бүр шүү. Нөхцөл байдлаас шалтгаалаад. Заримдаа Саша, заримдаа би. Сашад хэлэх юм байх шиг байна. Саша дуу бичдэг. Чи шех гэж хэлээд байна. Саша бид хоёр мөнгийг Деми үрхийн эсрэг хүмүүс л дээ. Бросать деньги на ветер. Сэтгэлийн хөөрөлд автаж үрдэггүй. Такого, что Тухайлбал би 6 жил амраагүй л явж байна. 6 жил үү? Тийм ээ. Амарч мөнгө өрөх харамсалтай санагддаг. Гэхдээ удахгүй балсарын ажилдаа явна. Яагаад гэхээр өмнө цаг гараагүй. Хаашаа явах вэ? Арлууд руу. Дулаан орон руу юу? Би хэвтээд намайг өдөр тутмын амьдралд хүрээлдэг бүх төхөөрөмжүүдээ унтраана. Тэгээд л болоо доо. Хинч намайг яаруулж сандраахгүй. Энийг л би хүсэж байна. так хочу. Зареветь, убежать, или дверь на замок, и молчать, и лежать, изучать потолок, и мечтать, не как все, целовать небеса, потолок, карусель, полчаса. Полчаса поезда под откос, полчаса не твоя полоса, полчаса, не вопрос, не ответ, полчаса, полчаса без тебя, полчаса, он и я, полчаса, каждый сам, полчаса, по своим адресам, полчаса. Сорвалась, и как все, как во сне, я, не моя карусель, и мечта не моя, или дым, или грусть, или дождь по глазам. Я вернусь, полчаса. Полчаса поезда под откос, полчаса не твоя полоса, полчаса, не вопрос, не ответ, полчаса, без тебя, полчаса, он и я, полчаса, каждый сам, полчаса, по своим адресам, полчаса. Полчаса, 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 полчаса.
Үнэн эрэхтэй бол татуугийн шууган дэгдээсэн дүр зөвхөн сурталчилгааны чанартай байсан. Хүмүүс юу ч гэж ярьж байсан Лена, Юли хоёр баялаг хувийн амьдралтай олигархууд оролддог байсан уу? Үгүй хэзэж. Волковатай холбоотой асуудал. Тэр авьяастай. Жихэн авьяастай штэ. Тийм үү? Би баян ирчүүдийг өөртөө татахыг хүсдэг гэж хэлээгүй шүү. Зүгээр л тэд үргэлж Юлиаг хүрээлдэг байсан. Ашиг байсан уу? Ямар ашигтай харал да. Хоёр хүүхэд. Эцгүүд нь харин хаана вэ? Надад баян хүнээс хөөхөд төрүүлнэ гэсэн зорилго байгаагүй. Ашиглах тухай ярих ч хэрэггүй. Янз бүрийн л нөхцөл байдал байсан. Үнтэй бэлэг өгөх хинтэр гэдэл. Гэхдээ бүгд юу гэхээр Хамгийн том нь юу байсан бэ? авахаас татгалцсан машин, бүгд жинтэр бол хэвийн үзэгдэл. Тааруухан машин байсан уу? Үгүй дээ. Яалаа гэж шин загварын. Би тэр хүнд хайртай байгаагүй болохоор яаж авах юм? Тэр хүн намайг халамжлахыг хүссэн нь ойлгомжтой. Хамт байхыг хүссэн. Харин би хизээш тэгж чадахгүйгээ ойлгож байсан. Хүлээж аваад машиныг баярлаа гэд унах ухамсаргүй. Би өөрөө худалдаад авчих штэ, тийм биз дээ. Тэгвэл Сэтгэлийн асуудал. Ямар нэг ашиг хараагүй. Тийм ээ. Ашиг хараагүй. Тийм ээ, хүн таалагдахгүй байхад машинаар яах юм? ойлголоо. Юлия шүтэн бишрэгчдээс олон бэлэг хүлээж авсан уу? Уулздаг үерхдэг хүмүүсээс бэлэг авдаг байсан. Бид болцоод амьдардаг байсан штэ. Найз залуугаас авах хэвээ үзэгдэл би бэлэг бэлэглэн, тэд нар бэлэглэн, төрсөн өдөр баяр гээл гинтийн бэлгүүд би л дээ. Гэхдээ хүн чамааг энийг авч өгнө, тэрийг авч өгнө, бүгдийг өгнө гэвэл хэрэггүй. Надад хэрэггүй штэ. Сэтгэлэл чухал. Хэрвээ чи тухайн хүнийг харилж чадахгүй бол яалтай байлээ. Найзууд ээж болно л доо. Гэхдээ романтик мэдрэмж төрөхгүй бол үнэхээр хэцүү штэ. Тийм биз дээ. Влад Топалов бэлэг өгдөг байсан уу? Өгдгөө. Өнөөдөр энд ирэх юм уу? Манай студид Влад Топалов өгтөн авцгаая. Нэр нөө. Цагаан цэцэгтэй ирлээ. Чамд сайн уу? За сайн уу. Сайн. Хөрхнөө чамтай уулзаг удсан байна. Сайн уу? Сайн уу? Баярлалаа. Влад Юлия Волковод хайртай байсан. Тийм ээ, Юличка миний анхны хайр. Би энэгээрээ их бахархдгийг. Үргэлж миний анхны хайр хэвээрээ үлдэнэ. Би 12 настайдаа Англиас ирээд Непосиди хамтлагт орсон. Тэгээд тухайн үед надаас толгой өндөр Юлия дурлсан л да. Би навтаас юм байсан. Тийм ээ, анхаарал дурлсан. Болцдог байсан уу? Би гарнаас натгаад туйлын жаргалтай байсан. Влад Юлиад өнөртэй ус бэлгэлдэг байсан. Ирээд чамд энэ үнэр таалагдж гин үү? Энэ үү гин. Димка тэр хоёр үнэртэй ус сонгодог байсан. Юлия Волковын хувийн амьдрал Бразилийн олон ангид кинотой адилхан. 13 настайдаа анхны эртэг авчирсан, 15-таад анх жирэмсэлсэн, харин 19-таад анхны хүүхдэд төрүүлсэн. Би бараг цэцэрлэгт байхаас ахуулаад хүүгүүдтэй болцдог байсан байх. Багасаа л дурлсан. Сургууль байхдаа дурлаад л 7 хоногийн дараа дотор эвгүүрхэд л эхлэн. Анхны иргэний нөхөр нь бизнесмен Павел Сидеров. Юлиягийн төлөө тэр эхнэр хүүхдэд хайсан юм. Найзууд нь та хоёр тохирохгүй гэж хэлж байсан ч Волкова хэний ч үгийг аваагүй. Тэрнээс Вика охиноо төрүүлсэн. Харин удалгүй Паша Юлия хоёр салсан юм. Нөхрийн хувьд сайн хөлбөр байгаагүй. Юлия хайртай л гэдэг байсан. Харин дараагийн нөхөр нь томоохон бизнесменийн хүү болох Парвис Ясинов. Тэр ч гэсэн муу адил татуушкагийн төлөө давхар биетэй эхнэрээс орхисон юм. Эхнэр нь Тууцын хамтлагийн гослол дуучин Маша Вебер байсан юм. Харин энэ бүхэн Юлия Волковын санааг огтхонч зовоосонгүй байна. Маша эмэгтэй хүний хувьд тэрэнд хүснийг өгч чадаагүй байх л да. Яах гэж ирэмсэлсэн юм бэ, тийм биз дээ. Дээдсийн бичлэгээс одын төрсөн өдрийг харж болно. Волкова 25 хүрч байна. Дэгжин хувцлаж гартаа жагсаалт барьсан баярын эзэн өөрийн биеэр зочтой огтон авч байна. Харин дэргэд нь Парвис Ясинов зогсно. Парвис. Энэ миний нөхөр танилцаараа Парвис. Сайн уу? Таатай байна. Зочид нь бүгд олонний танил хүмүүс. Диана Гурцкая, Борис Карачевский, харин Павел Воля тансаг үзэсгэлэг зохион байгуулсан Парвис тайзнаас талархна. Бүгдээрээ Парвист их баярлалаа гэж хэлье. Энэ гинтийн бэлэг 25 хүрч байгаа шүү дээ. Оля Парвисаас самир хүүгээ төрүүлсэн юм. Харин гэрлэх санал тавихт нь заа гэж хэлээгүй. Надтай гэрлэж. Хэрвээ банк эрхчлөөг минь хориод байвал, банк хардаад байвал тэр харилцаа үхтгийн билээ. Юм хэмжээтэй байх ёстой. Харин одоо нэгэнд хөндсөн болохоор хайрын тухай ярий. Эхний нөхөртөө яагаад бүтээгүй юм? Юуны өмнө 16 таа байсан.
Үерхэж эхэлсэн 16, 17, 18, 19-д 20-д салсан. Өөрөөр хэлбэл бид хамт амьдарч байгаагүй. Бид зүгээр л уулздаг байсан. Тэгээд ч манай аав дургүй байсан л да. Одоо хэрв Надтай бол зүгээр эцэг ихтэй минь таарав. тэр Юлиад хайртай байгаагүй. Би энийг бадтай хэлж ядна. Юлик хайртай, харин тэр үгүй. За би асууя. Яна хайр мөн байсан уу? Чиний нүдний өмнө болж өнгөрсөн шүү дээ. Надад шүүх хэцүү байна. Яагаад гэхээр тийм ээ, миний нүдэн дээр болж өнгөрсөн. Эхнээс нь дуустал нь би энэ харилцааг нь ажсан. Гүй яах вэ? Паша надад хизээж таалагдж байгаагүй. Тэр хэндэж хязээж таалагдж байгаагүй. Хоёр дахь нь таалагдсан уу? Тэд илүү тохирох юм шиг санагддаг байлаа. Гэхдээ надад тэрэнс тавих шаардлагууд байсан л да. Би Юлиаг илүү сайн хүнтэй уулзраасаа гэж боддог байсан. Гэхдээ хин нь буруутай л да. Там поднапортачили. Юлия тэр хүн гэр бүлээсээ явахдаа хүрсэн тийм агуу хайр байсан гэдэг нь үнэн үү? Та хоёрыг нийлэх тэр үед гэр бүлтэй байсан гэдэг нь? Хүүхэд төрөд удааг байсан. Юлия гарч ирээд тэр гэр бүлээ оргисон. Тэр жирэмсэн ихнэрээ хаяад над дээр ирсэн. Энэс эхлэе. Мэдээж энэ зүв байгаагүй л дээ. Эхнэрээ эргүүлж байхад нь уулзаагүй. Нилийн том гидтэй болсон байсан. Халамжлах хэрэгтэй штэ. Тийм биз дээ. Тийм шүү. Гэхдээ хүүхдээ төрснийг надтай хамт тэмдэглэсэн. Тэр хүүхдтэй болсноо хамт тэмдэглэсэн. Над дээр цэцэг барьж ирээд хайртай гэсэн. Тэгвэл хүн Миний хүү юм шиг би төрүүлсэн юм шиг л байсан. чи лалын шашинтай болсон нь тэрнтэй холбоотой юу? Үгүй, Парвистай холбоогүй. 2004 онд Клон нэртэй олон ангид кино гарч ирсэн юм. Нэрээ шүү үнэн. Тэрний дараа би дорны арабын соёл иргэншлийг нэлээд судлах болсон. Эмэгтэйчүүдэд хэрхэн ханддгийг, олон ихнэр авдгийг, хүүхдүүд байна. Тэднийг шиг гэр бүл Оросууд бидний дунд их ховор байдаг штэ. Ах ихч дүү хүүхэд ач гууч гэдэл бүгд нэг гэр бүл. Энэ бол бие биенийхээ төлөө юу ч хийхэд бэлэн бүлэг хүмүүс. Харин манайхан бол төрсөн эгч дүүс муудалцдаг үстэй. Улаан өндөгний баяраар өндөг буддгүү. Үгүй, хизээч бодож байгаагүй. Түүгэрч болохгүй би амьдралдаа 2 удаа сүмд очиж үзсэн. Лалын сүмд очсон уу? Тийм ээ, үй. Баяраар нь уу? Надад лалын лам найз вэ. Найз хэлэх ярих сэтгэлээ нээх юм байвал хэлдэг л дээ. Өнөөдрийн байдлаар чи эрх чөлөөтэй байна уу? Үгүй, Хүн байгаа юу? байгаа. Юлия Волковаг Влад Топаловтой холбодог байсан. Дима Билантай. Харин одоо Юлиягийн хэлж байгаагаар тэр бүхэн өнгөрсөн. Эцэст нь тэр хайртайгаа учирсан. Залуу байхад олон шүтэн бишрэгчтэй байж би хизээч татгалцдаггүй байсан. Залуу сайхан нас алдар нэргээд бүх юм байсан. Харин одоо надад тэрний араас хөөцөлдөх сонирхол алга хүсэхгүй байна. Надад дэргэд нь байх ганц хүн байхтал хангалттай. Сүүлийн үед Татушка Влад нэртэй нэгэн эртээ байнга үзэгдэх болсон. Тэр хэн бэ? Юу хийдэг хаан танилцсанаа Юлия нууцалж байна. Гэхдээ тэр хүнтэй анх удаага хормын даашин зөмсөж үзмээр санагдсанаа хэлсэн юм аа. Паспортонд тамга даруулна гэдэг чухал биш. Тийм биз дээ. Харин одоо би бэлэн болсон бололтой. Тийм ээ. Гэрлэхэд хормоо хийхэд өөрийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө ээжигээ жаргалтай байхыг харах хэрэгтэй биз дээ. Өөрийнхөө аав ээжийн төлөө бүх жүжигчдийг цуглуулах миний хормон дээр бүгд дуулахтаа биш. Зөвхөн өөрийнхөө төлөө. Харда Лена дэргэд чинь сууж байна. За. Нөхрийнхөө жаргалтай ихнэр нь нэг бие. Тийм ээ. Миний мэдж байгаачлан чи өөрийнхийгөө нууж байна. Би нуун гэж Харуулахгүй байна. би нууж байна гэж хэлж чадахгүй. Тэр өөрөө хүсэхгүй байгаа. Камера ярилцлага өөрийнхөө тухай бичүүлэхийг хүсэхгүй байгаа. Хэрэггүй. Би ч гэсэн санаа зовж байна. Саша хүчээр авчирсан шүү дээ. Тэр нэгэн шаардлага байхгүй гэж юу? Би ч дараа нь хүмүүсийн ярианы байгуулан хүсэхгүй байна гэсэн. Чи өөрөө яв. Энэ бол чиний амьдрал, чиний ажил. Нис гэсэн л дээ. Ядаж над тэлэлдэ. Тэр хин юм бэ? Хүн би чамд илүү хэлье. Тэр хүнтэй учирсан энэ миний хувь тавилан. Ийм л вэ? Лалын шашны ёсоор гэрлэж болох уу? Тэр лалын шашин хүлээж авсан. Бид хоёр яслуулсан. Тийм үү? Бид хамтдаа лалын шашин хүлээж аваад яслсан. Энэ чиний төлөө юу? Хүлээж авсан нь? Тийм ээ, надтай хамт яслуулахын тулд бид энийг маш нууцлсан. Хинч мэдээгүй. Зөвхөн эцэг ихтэй л оройн мэдгдсэн. Дараа нь олон шүтэн бишрэгчэд зан хийсэн захиа бичсэн л дээ. Чи лалын шашинтай шивэстэй гэдэл. Гэхдээ сэтгэл маш чухал штэ, тийм биз дээ. Бид хин юунд итгэдэг тухай ярих хэрэггүй. Маш олон сөрөг үр дагавартай байсан. Тийм болохоор би нууцлахыг хүссэн. Би өөртөө тааламжтайгаар хийсэн сайхан амьдрахын тулд
Харин хин юу гэх нь энэ бол миний бодлоор бусдыг шүүх хэрэг биш. Хүн бүр өөр өөрө итгэлтэй. Разные ночи, разные люди. Хочет, не хочет, любит, не любит. Кто-то отстанет, кто-то соскочит, кто-то устанет и перехочет. Кто-то закрутит провод на клеммы, кто-то замутит новые темы. Кто-то понты, а кто-то маньяк. Кто-то как ты, кто-то как я. Не зажигай и не гаси. Не верь, не бойся, не проси. И успокойся. И успокойся. Не верь, не бойся, не проси. Не верь, не бойся, не проси. Не верь, не бойся. Не верь, не бойся. Не верь, не бойся. И не проси. Где-то есть много, тут чего мало, но на дорогах будет облава. Кто-то рискнет, а кто-то не сможет. Кто-то поймет, но не поможет. Кто-то уйдет, кто-то вернется. Кто-то найдет новое солнце. Кто-то в кусты, а кто-то в меня. Кто-то как ты, кто-то как я. Не зажигай и не гаси. Не верь, не бойся, не проси. И успокойся. И успокойся. Не верь, не бойся, не проси. Не верь, не бойся, не проси. Не верь, не бойся. Не верь, не бойся. Не верь, не бойся. И не проси. И не проси, не зажигай и не гаси. Не верь, не бойся, не проси. И успокойся. И успокойся. Не верь, не бойся, не проси. Не верь, не бойся, не проси. Не верь, не бойся. Не верь, не бойся. Не верь, не бойся. И не проси. Манай студид Татьяна Павловна Гончарова, Юлия Волковагийн багш хүрэлцэн ирсэн. Юлия ямар сурагч байсан бэ? Байгаагаар нь яриарай. Тэр сурагч байхдаа их сайн охин байсан. Тийм ээ, тийм. Дараа Дараа нь дараа байсан. Гутам шиг. Тэр нь шивээс гаднах байдал, силикон уруулаад цоолчихсон. Чи хамгийн сүүлд сургуульд ямар байдалтай ирстэй санаж байна уу? Би чамайг танаагүй шүү. Танаагүй. Зөвхөн хоолоогоор нь л Юлия байдгсан. Юлия чи юу? Чи хизээ уруулаа будчихсан, хумсаа будчихсан ирдэг байла. хэддүгээр ангид байсан? Хөмсгөө 7-8 байхаа. Тэгвэл аргагүй шүү дээ. Одоо л аргагүй бах. Харин тухайн үед 20-тай байсан. Мэдээж тэр шууд гарч яваад угаачихад ирсэн л дээ. Татьяна Павловна эхлүүлсэн ажлаа дуусгана гэдгийг мэдэж байсан Наад ба. нүрээ угаагаа дээр хурдал ангид оруулахгүй шүү гэсэн. Би яваад будгаа жаахан арилгасан. Ядаж цайвар тэн үлдээж болох уу гэхэд үгүй хурдан арилга гэсэн. Юлия Волкова Москвагийн 1113 дугаар дунд сургуулийн аттестат авахд багш нарын санаа амарсан гэдэг. Тэр сургуульдаа их ховор явдаг байсан л та. Яагаад гэхээр янз бүрийн хайрын асуудалтай байдаг байсан. Тэр чигээр хайрын думпсан. Тэрэнд сурах зав байгаагүй. Төгсөлтийн шалгалтаа Юлия хуурамч магалагаагаар муу сургалтын гуудтай хамт өгсөн байна.
Мэдээж шалгалтаа өгөхгүй бол болохгүй байсан. Би 9-р анги тэр чигээр нь орхигдуулсан байсан. Таслаа тэр шүү дээ. Хурдхан шиг хүүхдийн эмч хийдэг аав эгч дээр очсон. Игч минь алив намайг хурдхан шиг шалтгаантай болгоод өг гэдэл. Одоо Юлия Волковагийн зураг төрлөх сургуулийн хүндэт самбарыг чимнэ. Харин 10 жилийн өмнө эцэгийнх нь бараг өдөр бүр багш нарын хурал дуудаж уулздаг байсан. Юлия хичээлдээ дисконд ирж байгаа Итали ирнэ. Манай ангийн багш байнга загнана. Волкова чи яагаад нүрэ бодчихсан юм бэ? Ээжээс нас ухад гэрээсээ будаггүй гарсан гэдэг байсан. Юлия лифтэнд нүрэ будаад сургуультай их том бодогтой ирдэг байсан. Хайрхтаа буцаад лифтэнд арилгачихна. Найз охтуудтайгаа нийлээд нүрэ нууцаар будна. Харин гэртээ юу ч болоогүй юм шиг л ирдэг байсан шүү. Эр зөрөгтэй ангийн багш Татьяна маш том нууц дэлгэж байна. Юлия Волкова 15 настайдаа ээж болох боломжтой байсан байх шүү. Мэдээж энэ бол байж боломгүй явдал. Би тэрэнд хэлсэн. Одоо нэгэнд оройтсан гэсэн. Шийдвэр гаргах хэрэгтэй. Эсвэл энэ, эсвэл энэ. Энийг гэр бүлчин шийднэ. Бид зөвхөн зөвлөгөө өгч чадна. Эрд жирэмсэн болсон тухайга Юлия Волкова ганц удаа л дурдж байсан. Тэр ярилцлага нь энэ байна. Би эдэж хэлсэн. Би таарсан бүхнээ эддэг байсан. Хэдий жирэмсний хугацаа бага байсан ч гэсэн би харсан бүхнээ эддэг байсан. Юу ч байсан хамаагүй. Аваад л эдэн үргэлж өлсдөг байсан. Заримдаа толгой ирэхээр нэг л хачин мэдрэмж төрнө. Яасан бол гэдэл. Харин дараа нь эмчдэр очих хэрэгтэй гэж бодсон. Тэгээд л мэдсэн дээ. Юлия Волковагийн төрөөгүй хүүхдийн эцэг нь хөдөөний залуу Антон Хролио байсан гэж ярих юм билээ. Тэр машины осолд орж эмгэнэлтэйгээр нас барсан юм. Москвагийн ойролцоох Покровская тосгонд тэдний хайрын түүхийг нутгийн иргэд бүгд мэднэ. Юлия амралтаар эмээгэнтэй зочлохдоо Антонтой танилцсан гэж багын найз нь ярьж байна. Анхны хайр үгүйг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ уулздаг байсан. Эмээ дээр ирдэг байсан. Тухайн үед 14 дэл байсан байх. Сайхан найзууд байсан. Антон Хрулиавын бэлэвсэн эхнэр хүртэл нөхөр нь нөгөө Волковод хайртай байсныг гэрж хэлж байна. Миний нөхөр хайртай байсан. Сүүлд нэг ирсэн санагдаж байна. Согтуу ирээд хүмүүс рүү орилж хашигдсан. Татуу хамтлаг дэлхийн хэмжээнд алдаршихад Антон Юлия хоёр салсан юм. Тэр үед Волковагийн анхны эр хүн тэрнээс ургаж нэрийг худалдсан гэх юм билээ. Нэгэн алдартай хэвлэлийн газар маш их хэмжээний мөнгөөр тэр хайрын түүхээ маш дэлгэрэнгүй ярьж өгсөн. Тэгээд олсон мөнгөөрөө машин авч дараа нь унаж яваад осолцсон билээ. Харин Юлия Волкова тэр хүнд муу сандгүй. Бид бүгдээрээ л хүн штэ. Бүгд л амьдралдаа алдаа гаргадаг. Гэхдээ бидэнд боломж бий. Бүгд л ямар нэг асуудал ундаг. Юлия, Антон Хрулио гэдэг хүнийг таних уу? Танилгүй яах вэ? Анхны хайр, зуны хайрын түүх. Дараа нэргээд Москва руу буцсан, хичээлдээ орсон. Уулзаж чадаагүй болохоор захидлаар харилцдаг байсан. Уцаар ярих нь ховролтой. Ягаад гэхээр Москвагийн утсаар тосгон руу ярина гэдэг үнэтэй. Тэр тосгоны эгэл жирийн залуу байсан уу? Тосгоныхоо шилдэг нь байсан. Царайлаг уу? Тэгж хэлж чадахгүй. Царайлаг гэж хэлэхгүй. Кисюшэ тэнд сууж байна. Сайн танил л да. Би танихгүй шүү. Царайлаг байгаагүй. Их эрч хүчтэй, хөгжилтэй, сэргэлэн, гитар барьсан, түүдэг асаасан, охтууд бүгдээрээ л өгдөг байсан. Ийм байсан. Гэтэл Москвагийн охин тосгонд ирлээ. Ийм л хайрын түүх. Удалгүй тэр өд болсон. Зам тээврийн осолд нас орсон. Зөвхөн хүүхдүүд нь л үлдсэн. Тэр хамгийн анхных чинь үү? Тийм ээ, анхных. Мэдээж харамсалтай байна. Харамсалтай байлгүй яах вэ? Яна, би сайн санаж байна. Нашир. Зэ. Ямар сайхан юм бэ? Олон жил уулзсангүй. Тэглээ. Гисихаг санаж байна уу? Санаж байна. Биднийг Александртай танилцуулаач. Энэ бол Антоны хамгийн сайн найз. Би Юлиятай арай илүү ойр байсан. Гэрээр нь орж гардаг байсан. Банк, Сашка банк бидэнтэй хамт байдаг байсан. Энэ хайр яагаад дуусныг та мэдэх үү? Яагаад гэж би хэлье. Ажил эхэлсэн, би тосгон руу явхаа болсон. Лена Катина томоотой дуу цөөтэй бүсгүй шиг харагддаг. Гэхдээ дуугүй хүний юу яасан гэдэг үлээ. Бид сургууль дээр ноцсон шаргал үст татуушка бүх хүнийг тамхиар дайлдаг байсан байна. Төрлөх 450 дугаар сургуультай Лена Катинаг босгод авна уугүй юу бүгд л магтаж байна. Том болсон байна, царайлаг болсон байна, яас их тураавэ гэдэл. Ясаарс болсон байна шүү дээ. Тавта Морильян очгаа сайхан харагдаж байна. Лена яаж сургуулаа төгсөж чадсанаа өөрөө ч гайхдаг. Аялын тоглолтын дундуур сурдаг байсан шүү дээ.
Ирэхээр за яасан Катина гин. Би хүзүүгээ хавчаастай. Багш чи дунд гарахын дээ. Өчигдөр тайзан дээр үсэрж байгааг чинь харсан. Чи мөн бидтэй. Ты вчера скакала по сцене. Би Ты там скакал, ты би үсэрсэн. За яах вэ? ладно, 4 просто. Сайн тавил гэдэг. Амьдралд боломж гарлаа шүү дээ. Тийм бол ашиглах хэрэгтэй. Сургуулаараа алхахдаа Катина хичээлдээ ямагт бэлэн ирдэг байсан гэж дурсаж байна. Гэхдээ зүгэнд нь сурах бичихээс гадна сормосны бодог, ургуулын бодог байдаг байсан байна. Энэ талийг санаж байна уу? Тийм шүү. Мне очень много всегда нравится. Янад нэгэн зэрэг их олон хүүгүүд таалагддаг байсан. Энэ нэг онцлог нь гэх үү те. Яна Катинагийн гаднах төрх багш нарыг айц давтуулдаг байлаа. Лианагийн имиж таалагддаг байсан. Хагас метрийн өндөртэй платформ өмсөн. Самцаа урдаа зангидна. Манай захирал Галина Александровна Татина нуруу чинь өвдөө юу гэдэг байсан. Тийм ээ. Нуруу хөшөөд байх чинь. Одоо бүгд түүний гойлог галбирыг биширнэ. 4 жилийн өмнө татуушка ингэж харагддаг байсанд идэх харахгүй юм. 162 см өндөртэй бүсгүй бараг 70 кг чинтэй байсан. Хэрхэн турснаа Лина Катина нууцлж байна. Ачааллыхтай ажиллаж шин ногоо идэхгүй байсны ач гэж тэрээр хошгинж байна. Виной всему нервные стрессы и несвежий шпинат. Ногоон торцсон л доо. Аимшигтай хорцсон. Явч чадахгүй мөлхдөг байсан. 3 хоногийн дотор л 5 кг хассан шүү. Гэхдээ шүтэн бишрэгчт нь Лианаг 5 кг биш 15 кг турсан гэдэгт эргэлзэдэггүй. Саяхан шаргал ус татуушка нэгэн сэтгүүлийн нүрэнд эхээс төрсэн биеэрээ гарсан юм аа. Шүтэн бишрэгчт нь баярлсан гэж ихтэйхэн. Харин Юлия Волкова их олон удаа нүцгэн зураг авахулж байсан. Элдгийн ширээн дээрээс сайн харагдаж байна. Татуушкагийн халуухан би шивээсээр дүүрэн. За тэгэхээр Япон руу ага. Мөр болон хөлн дээрээ ханцтай, хүзүүндээ сарнаатай, нуруундаа тэнгэр элчин далавчтай. Харин бус шивээсээ зөвхөн хайртай эрчүүдтэй л харуулдаг байна. Волкова зөвхөн шивээс хийлгээд өнгөрөөгүй гэдгээ нуусангүй. Хэдэн жилийн өмнө дуучин уруулаа томсгосон байна. Хамгийн гол нь тухайн хүн таатай байвал болоо үсттэй. Усан массажтай онгоцсонд Юлия Скраба арилгаж байна. Бодг нь арилжих нь гэхээс айхгүй байна шүү. Тэр үргэлж байлдааны бэлэн байдалд байдаг юм. Хөмсөг, зовх, уруул нь мөн шивээс. Сүүлийн үед наргид цэнгэх дуртай Юлия тогтмол эмчийн үзлэгт хамрагдах болсон байна. Мэдээч хэрэг тэр үдшилгүүд тоосон өнгөрөөгүй. Хэрв шүн унтаж чадахгүй бол маргааш нь маш хэцүү байдалд ордог. Гар хөл салганаа зүрхтээс нь хагас жилд нэг удаа цусаа өгчээх юу нь хэцүү байгаа юм. Хэвлийн хүндийн зураг авахулна. Зүрхний бичлэг хийлгэнэ гэдэг чинь жижигхэн л асуудал. Эн чинь амьдрал штэ. Би ямар нэг өвчтэй болохоор тэгж байгаа юм биш. Татуу хамтлаг алдартай байх үед 2 жилийг нэг жишг өнгөрүүлдэг байснаа Юлия нуудаггүй. Аялын тоглолт нойргүй шөнүүд тэрний хувьд уулмраа үлдээжээ. Яасан гэхээр энэс эхлэе. Би шүтэн бишрэгч татуу хамтлагийн том шүтэн бишрэгч байсан. Тэгээд эсрэгээ зэвэрв татуугийн дуугаар хүмүүжжээ. Яагаад болохгүй гэж эхэндээ зурагтаар харахад Лина надад илүү таалагддаг байсан. Зурагтаар шүү. Би хараад энэ гэж боддог байсан. Энэ дажгүй юм байна гэдэл бор хуршиг. Лина илүү цус саргч шиг байсан. Бас үргэлж цээжээ урагш бөхсөө хойш төрнө. Харин одоо бол Одоо ч гэсэн байгаа бүх юм байранда. яг л хүүхэлд одоо хамаагүй царайлаг болсон байна. Хүзүүч нь яах вэ гэж боддог байлаа л да. Одоо бүр сунчхаж. Хүзүүч нь дэнд урт юм. Би хизээний урт хүзүүтэй байсан. Лиана их сайн турсан байгаа биз? Арай том байсан. Мундаг байна. Одоо Лианагийн өөрчлөлтийг ярий. Лиана урд гэрлээ томруулсан байна. Баг зэрэг нэмэгдсэн харагдаж байна л да. Урд гэрэл ойлгож байгаа үстэй. Би Сергигийн үгийг орчуулъя. Урд гэрэл гэдэг бол хүний хэлээр хөх. Би нэг нууц дэлгэе. Өчигдөр нойр хавиргалтын өрөөнд Юлия тохирох охины даруулгатай ирээгүй юм байна л дээ. Над дээр имиж мейкер ирээд Лена чи ямар охины даруулгатай байна гэхээр нь хар цагаан хоёр байгаа гэтэл Юлияд аль нэгийг өгчих гэсэн. Би цагаанаа өмсөж байгаа тийм болохоор хараагаа өгье гэсэн чинь удалгүй Волкова ирж байна. Миний хөхний даруулгыг зөөчихсөн. Харал да Катина. Надад чиний хөхний даруулга яг таарч байна шүү гэдэл. Скажи, зачем я жду звонка? Зачем немые облака плывут ко мне издалека и тают?
Зачем любовь коснулась нас? Зачем я плачу в первый раз? Зачем хочу тебя сейчас? Не знаю. Я звезда, ты звезда, нас приказано сжечь. Кто-то сдал и достал адреса наших встреч. Потолки по глазам, и никто не найдет. Соскользнут голоса, и сломается лед. И ничья, из ключа, и могила постель. И пора выключать, и они на хвосте. Улыбнись, развяжи, занавей зеркала. Разорви и скажи, умерла, умерла. Замыкай, не лежи, становись никакой. И рука не дрожит, все в порядке с рукой. Можно мстить, каждый два на такси из России. А простить никогда, никогда не проси. Хорошо, хорошо, я придумала месть. Хорошо все, что есть, умножаю на 6. Не звони, не звони, я устала, я тебя не хочу, ты меня. Скажи, зачем я жду звонка? Зачем немые облака плывут ко мне издалека и тают? Зачем любовь коснулась нас? Зачем я плачу в первый раз? Зачем хочу тебя сейчас? Не знаю. Никогда ничего, ничего не начать. Никогда никого умирать и молчать. Не искать, не любить, не жалеть и не спать. Никогда, никуда, никого не пускать. Не в твоем и убьем, им приснится вода. Не твое, не мое, провода, провода. Пульса нет, только ты ни при чем. Скажи, зачем я Нас приказано сжечь. Кто-то сдал и достал адреса наших встреч. Потолки по глазам, и никто не найдет. Соскользнут голоса, и сломается лед. И ничья, без ключа, и могила постель. И пора выключать, и они на хвосте. Улыбнись, развяжи, занавей зеркала. Разорви и скажи, умерла, Зачем замыкай, и лежи, становись никакой. И рука не дрожит, все в порядке с рукой. Зачем я Можно мстить, каждый два плачу на такси из России. А простить никогда, никогда не проси. Зачем хочу Хорошо, тебя хорошо, все, что сейчас? есть, умножаю на 6. Не знаю. Я устала, я тебя не хочу, ты меня. Татуу амтлагийн бий болсон бүхий л хугацаанд багаараа нийтдээ 800 сая долларын ашиг олсон гэж ярьдаг юм байна л дээ. Энэ үнэн үү? Тооцоолох хэрэгтэй. Хаана вэ? Харуулаач. Хөдөлмөрөөр олдог байсан. Энэ төслийн ачаар ямар ид хөрөнгөтэй болж амжсан бэ? Байр машин. Бүгд Москвад, бүгд өөрийн хөдөлмөрөөрөө. Тийм ээ. Хэн ч туслаагүй. Өөрийн хөдөлмөрөөр. Тийм шүү. Өөрийн хөдөлмөрөөр. Түүхэн бичлэг. Татуугийн анхны клипний зураг авалт октод 15 настай байлаа. Гадаа намруулсан харин тэдэн дээр мэс шиг хүйтэн ус асах нь эцгийнх нь хаана байна гэж өөрийн ирэхгүй асуумаар санагдаж байна. Миний байдал ямар байсан гэхээр би сэтгэлээр маш их унсан. Уйлаа адал суудаг байлаа. Татуу хамтлагийн гоцол дуучнаар хүүхдийн Непосидийн хамтлагийн аль жохон сонгохт боломжтой байсан. Учир нь тэдний дундаас хүүхдийн сэтгэл зүйч мэргэжилтэй хөгжмийн продюсер Иван Шаповалов ирээдүйн оддыг хайсан юм шүү дээ. Искал будущую звезду. Настя Задорожнайч гэсэн сонгон шалгаруулалтанд оролцсон. Бид чинь бүгдээрээ Непосидэд байсан шүү дээ. Харин Ваня намайг сонгосон. Уран сайхны өдөртөгч Елена Пичоин одоо болтол өөрийн гимбурууг мэдэрдэг. Тэр өөрийн биеэр шилдэг жүжигчтэй Шаповаловд хөргөж өгдөг байсан болохоор тэр. Юун төсөл вэ гэсэн чинь зүгээр л хөгжмийн хамтлаг гэсэн.
Тэнд юу болж байгааг хэн ч мэдээгүй. Үндийг хэлэхэд Юлия Волкова анхандаа Шаповаловд таалагдаагүй. Харин шаргал үсээ та хар болгож бодсны дараа хоёр дахь гоцол дуучин болж чадсан. Гэхдээ хамгийн чухал үзүүлэлт гадна төрөх байгаагүй юм. Охины хэрүүлж зан аран шин таалагдсан. Манай улсын киноны эцэс Борис Грачевский одоо болтол Юлия Волковтой анх учирснаа эрхэнд дурсан ярьдаг юм аа. Свою первую встречу с Юлией Волковой. Тэр хэнгийн найруулагчтай шууд чийгэж харьцъя гэсэн. Найруулагч ч хэлэх үггүй болсон. Доод тал нь 20 жилийн насны зөрүүтэй шүү дээ. Найлавч хэлгэн гарч тамхилах уу энэ гэдэл. Татуу хамтлагч анхны дугаараар Орсын шоу бизнесийг тесрүүлсэн. Зарим тэднийг шүтэж харин зарим нь үзэн ядсан. Гэхдээ тоохгүй өнгөрсөн хүнд нэгч байгаагүй юм. Орсын эстрадын примадонна хүртэл татуугаас галзуурхаа шахсан гэж үннээ хэлсэн удаатай. Их цэвэрхэн, эротик. Бас тачаангүй. Над дээр ир гэж дуудах шиг. Шоу бизнест бараг нэгдүгээрт ч ихссэн. Надад таалагдж байгаа юм чинь жинхэнэ амжилт гэж хэлж болно. Дараах нь тэрээр өөрөө татуугийн дууг дуулах болно. Өөрийн өснөөд София Ротарогийн хамтар шүү. Харин 2 жилийн өмнө энэ дууг Филипп Киркоров, Николай Басков хоёр өөрийнхөө дуулсан юм. Зөвхөн Непосити хамтлагийн уран сайхны удирдагч татуугийн амжилтанд баярлахгүй байна. Тэр одоо ч гэсэн уур нь гараагүй байгаа. Хэрвээ шүүгэн охтуудын амьдралыг сүйтгэсэн гэж тэр үздэг юм. 15 настай 14-өөс 15 настай хүүхдийн сэтгэл зүг ингэж нурааж болохгүй. Яагаад гэхээр үнэхээр сэтгэл зүйд нь маш том цохилт болсон. Хүүхдийн сэтгэл зүйд ангийнхантайгаа найзлахыг хоригддаг байсныг мэднэ. Сургуулийн багш нарын мөрдөж мөшгснгийг ч мэднэ. Юлия сургуулаасаа гарсан шүү дээ. Энэ бүх зүйл үнэхээр аимшигтай. Хүүхдийн хувьд аюултай. Ийм наснд нь ийм юм хийж болохгүй шүү дээ. Үнэхээр болохгүй. Шаповалов продюсераас салсан шалтгаан юу юм бэ? Хүн мандат нэр алдартай болж мөнгө ч гэсэн олдог болоод ирэхээр яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ эргэн тойронд их олон ойлгомжгүй хүмүүс гарч ирдэг. Хаанаас гэдг нь ойлгомжгүй. Гэхдээ боломжтой хүмүүс үү? Үгүй. Зүгээр л чиний амьдралаар мөнгө олохыг хүссэн хүмүүс. Ваняг тал тийшин чангаас хар тамхи найр наадам. Хүмүүс зургатаар гарахыг их хүсдэг штэ. Гэтэл Ваня Шаповалов бол их сайхан сэтгэлтэй. Бүгдийг хүлээж авна. Бас тэрэнд нь янз бүрийн юм өгөх хэрэгтэй. Бэлэгсэлт. Тэгэж байгаад хамааралтай болдог байх л та. Янз бүрийн хориотой тамхи ярьж байгааг чинь ойлголоо. Тэгвэл та хоёр яаж энээс хоол гэж чадсан? Бурханы авралаар. Эсвэл байсан юм уу? Миний амьдралд бол бүх юм байсан гэж хэлж чадна. Гэхдээ одоо бүгд өнгөрсөнд үлдсэн. Гэхдээ толгоогоо алдахгүй чадсан байна шүү дээ. Шилжилтийн үе. Галзуу нэр хүндтэй хүмүүс байсан, үдирчлэг байсан. Лиана бит хоёр эсрэг тесрэг хүмүүс юм шиг байгаа юм л да. Лиана илүү тайван, харин би эрсдэл дуртай. Тал тийшээ сарвалзан болохгүй бүхнийг хийн. Би юу ч хийхэд бэлэн байдаг байсан. Бүх юм байсан. Даваад гарсан. Тэгээд өөр хүүхэд гэр бүлгээд л явсан да. Харин миний нүдний өмнө Ваня л байсан. Би тэр бүгдийг хараад маш их харамсдаг байсан. Игч шаналсан. Хүн харанхуй ангал руу өнхөрч байгааг харах үнэхээр хэцүү байдаг. Тэгэхэд продюсер Иван Шаповалов эрүүл мэндийн асуудалтай болоход Юлия тэрэнд эмнэлэгт үзүүлэхэд нь тус болсон. Ваняг тархины хавдартай гэж бичдэг байсан. Хорт хавдар. Тийм ээ. Мэдээж маш амар байсан. Тэр үеийн явдлаас би зочролд орсон. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс уйлдаг бол жишээлбэл миний ээж шиг харин би яаж ч хичээгээд нэг шнөлмөс тусаач чадаагүй. Их айхтар турсан гэдэг нь үнэн 35 кг жинтэй болсон гэдгийг. Тэгсэн. Ваня эмчэд хантгаас татгалздаг байсан. Юлия ятгах чадсан цорын ганц хүн нь. Тэр би явлаа, төвд явлаа гэсэн. Хятад. Би хятад руу нислээ гэсэн. Тэгэхээр хин ийм байдлаа хүнийг онгоцон суухыг зөвшөөрөх юм бэ гэсэн. Тэр өөрийгөө зүгээр л гээдсэн. Тэгэхээр хонгор минь зүгээр юм бол босол доо. Босоод машиндаа суугаад ресторанд хоол идэ гэсэн. Харин тэр тэгж чадахгүй штэ. Би яаж игээд хам хүчээ шавхаад чадсан шүү. Итгэсэн. Ваня чамд тэнд их сайхан байх болно. Яадагч байсан амьд үлдэн гэсэн. Тэрэгэнцэр дээр суулгаад имлэг рүү ороход яг л кино шиг санагдсан. Мэдхгүй. Надтай тохиолдоогүй юм шиг. Би продюсераа түрээд явж гин шүү дээ. Хүмүүс хараад хөөх тэр Волкова байна. Харалтаа гэдэл чигчилж эхэлсэн.
Продюсер Иван Шаповалов ярьцлага өгөхдөө татуу амтлагтай хамгийн сүүлд уулзсан тэр газраас сонгосон юм. Встреча с группой тату. Цомог дээр цаашид ажиллах боломжгүй болсон. Тийм ээ, яг энд болсон явдал л да. Как раз вот на этом месте. Удаан яриа үг хэлэхдээ пауз аавна. Хүнд өвчний дараа бүрэн тэнхрээгүй байна. Яг жилийн өмнө Шаповаловт аимшигт онш тавьсан юм. Хортой лимфом. Энэ бол биеийн эсэргүүцлийн системийн хорт хавдар. Өөрөөр хэлбэл хавдар бүтэн биеэр тархна. Юлия Волкова продюсераа ирэхээр ирсэн өдрийг хизээж мартахгүй. Иван туйлдсан, цонхилсан, биеийн тэр чигээрээ хавдсан байлаа. Жүржин хэмжээтэй их том хавдар байсан. Бас зөвхөн дээр нь нэг ийм төрхтэй, ийм хэмжээтэй цэнхэр өнгийн хавдар. Эмчнэр түүнийг 2 сараас илүү амьдрахгүй гэсэн юм. Тэр өөрөө ч өвчнөө давмд дийлэх оролдох хийгээгүй. Дэлхийд алдартай продюсер гэртээ хэвтэж чимээгүй хүн өхөл рүүгээ ойртож байгаа нь тэр юм аа. Гүй. Би хэн нэгнээс тусламж хүлээгээгүй. Миний дэргэд найзууд ойр дотныхан маань байсан. Гэтэл 10 жилийн өмнө дэлхий тэр чигээрээ хөлдөн сөгдсөн байсан. 2000 онд татуу амтлаг барууны шоу бизнесийг хэдийн хэсэг болгон тасцсан юм а. Нэг ч орс амтлаг ийм хэмжээний амжилтанд хүрч байгаагүй юм. Видео бичлэгээс татууд Америк, Европ алга ташиж байгааг харж болно. Харин Японд Волкова, Катина хоёрыг залуус ухаан алдлаа шүтнэ. Японд татуу амтлаг хийтийн жагсаалтыг тэргүүлнэ. Тэд Майкл Джексон, Мадонна нараас чалдартай. Японы бүх сурагч охтууд урт өмс, эрээн банцал өмснө. Харин 2003 онд татуу амтлаг Японд аялан тоглолт хийхээр ирнэ. Яна Катина сэтгэл зүйн маш хүнд байдалд байна. Байнга дутуу нойртой ачаал лигтээ явсны улмаас тэрээр хэдэн 10 сэтгүүлчдийн нүдэн дээр ухаан алдна. Одоо зүгээрээ. Япончуудын харийг ганц үйлдэл үгүй хийлээ. Сая үзэгчид тэднийг хөгжмийн шууд нэвтрүүлэгт оролцсон хэмээн хүлээж байсан юм. Гэвч нэвтрүүлгийн эхэнд Волкова, Катина хоёр ямар ч шалтгаангүй ямар ч тайлбар тавьдаггүйгээр студийг орхон явлаа. Ваня бидний нэр хүндийг хит өндөрт үнэлсэн байсан. Үргэлж шуугаан дэгдэж байхыг хүсдэг байсан шүү дээ. Тэрнээс болоод л бид Японыг алдсан. Нэвтрүүлэг хайж явах нь Шаповаловын санаа байсан юм. Алдарт продюсер ингэвэл үзэгчдийн сонирхлыг улам илүү татаж чадна гэдэгт эргэлзээгүй юм. Гэхдээ Японд энэ үйлдэлийн доромжлол гэж хүлээн авсан юм. Улс даяараа татууг үзэхэ болсон. Зөвхөн энэ жилийн 9 дугаар сард Япон татуушка нарыг уучлж сурталчилгааны зураг авалтанд оролцуулахаар ойрсон юм. Гомцсон. Тэхэнч зүв байсан. Евровижнд амжилт олоогүйдээ Яна, Юлия хоёр мөн л продюсераа буруутгадаг. Хөгжмийн алдартай уралдаанд тэд ямар ч бэлтгэлгүй явсан. Тэднийг ялна гэж хүлээж байсан боловч татуу амтлаг дөнгөж 3 дугаар байранд орсон юм. Юлия тэгэхэд л хоолойны асуудалтай болсон байсан. Болоо, дууссан. Гэхдээ алдар нэр ашиг хөөхтө хамтлагийн үүсгэн байгуулагчид ийм жижиг асуудлыг огт тоогоогүй юм. Бас ч болоогүй. Хэрэг Волкова өвдөж тоглолтын хуваар нураах юм бол алданг төлөвлөнө гэж анхааруулсан. Гэрээний дагуу торгуул төлөх болно. Харин продюсер тэр үед огтөөр сонирхолтой болсон байлаа. Хар тамхи, арх, бас студид байнга танихгүй хүмүүс цуглана. 2004 онд Волкова, Катина хоёр продюсертайгаа гэрээгээ цуцлана. Тэрний дараа продюсер татуугийн амжилтыг дахин давтах оролдлого хийнэ. Толгойд нь олон төлөвлөгөө хөгжмийн санаанууд орж ирнэ. Хэрэг хүсвэл дуу сонгож болно шүү. Гэхдээ тэрний санаа ганцхан зүйл зовоон. Маргааш хүртэл амьд явчих юмсан. Тех тусам хэдий өөрт нь шулуухан хэлэхгүй байгаа ч гэсэн араар нь энэ аимшигт өвчин бол татуу амтлагийг мандах үед дэндүү хэнэггүй амьдарч дэндүү их зугаа цэнгэл хөөсний хариу хэмээн муулах юм. Ингээд биднээс ингэж асуусан л да. Татуу та хоёрын хувьд юу байсан бэ? Одоо ямар дурсамж үлдсэн бэ гэж. Тэр бол амьдралын маш том хэсэг. 10 жил шүү дээ. Тасралтгүй үргэлжилсэн. Би амьдрал гэж хэлж чаднаа. Бяцхан амьдрал. Бяцхан ч биш ээ. Бидний амьдралын тал өнөөдрийн байдлаар олон гишүүнтэй нэг гэр бүл. Мөнгөний төлөө тэр бүгдийг эргүүлж авчрах хүсэл төрж байгаагүй гэж юу? Хэрэг тайзан дээр зөвхөн мөнгө олохын төлөө гарах юм бол үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй шүү дээ. Хизээч гэрээ мөнгийг ихэнд тавьдгүй. Үзэгчтэй л боддог. Чамд энэ л чухал. Тэд нэгд хэрэгтэй юу? Эсвэл хийж чадхаа хийсэн үү? Тэд олон зүйл хийгээгүй байгаа. Тодорхой хэмжээнд алдагдсан боломжуудын түүх гэж нэрлсэн ч болно. Гэхдээ мэдээж хэрэг дахин нэгдэх хэрэггүй. Ягаад гэхээр 2 удаа нэг гол руу орж болохгүй шүү дээ. Энийг хэлж байна. Үгсэн бол үгсэн гэдэг шүү дээ. Дууга хэдийн дуулчихсан.
We're too scared to cry. You and I, hold me tight. You and I, gotta fight. You and I, side by side. You and I, say goodbye. You and I, feels alright. You and I, holding tight. You and I, side by side. You and I, for the rest of our lives. Just aside to an English street criticized for what we believe if we hide. Maybe we can make it through this. Is it fair to be burned away? Is it fair that we live this way, victimized for a life we didn't ask for? No truth to confirm, no lies to deny, too hopeless to give. We're too scared to cry. You and I, hold me tight. You and I, gotta fight. You and I, side by side. You and I, say goodbye. You and I, feels alright. You and I, holding tight. You and I, side by side. You and I, for the rest of our lives. Hold me tight. You and I, gotta fight. You and I, side by side. You and I, say goodbye. You and I, feels alright. You and I, holding tight. You and I, side by side. You and I, for the rest of our lives. Хүндэт үзэгчтэй тэднийг ийм бүрэлдэхүүнээр нь сайн тогтоогоод аваарай. Яг гэхээр дахиж хязээж хамтд нь харахгүй байж мэдх юм аа. Харж л бай. Боломж байгаа юу? Боломж үргэлж байдаг. Сайн надад юу гэж бодогдсон гэж. Бидний 9 жилийн өмнө бичүүлсэн доо одоо ч гэсэн хэрэгтэй юм шиг байна. Чамгүй бол би биш. Чамгүй бол би байхгүй. Харин тэд ярьсаар л байна. Тэд дуу шиг амьдрал нэвтрүүлэгт зориулан ганц удаж хамтдаа тайзан дээр гарахыг зөвшөөрсөн билээ. Харин бичлэг дууссаны дараагаар Остон киногийн хонглоор ирээдүйн төлөвлөгөөгөө зохион. Дахиад нэг оролдоод үзвэл ямар вэ гэж. Тату бол Лена, Юли хоёр. Би мартахыг хүссэн ч чадаагүй. Одоо болтол өгүүлэн сандаг хэвээрээ. Заримдаа тийх үе байдаг шүү дээ. Одоо Юлия Волкова хүүхдүүдийнхээ хамтаар Москва дахь байранд очино. Яна Катина Саша нөхрийнхөө хамт Лос Анжелес руу нээсэн. Тэд өөр твийг зорино. Мөн дахин тодорхойгүй хугацаагаар сална. Одоо Юлия Лена хоёрын хэн нь ойлгож байгаа. Энэ уулзалт ямар хэрэгтэй байсныг ойлгож байгаа. Яг гэвэл дайснууд биш гэдгээ тэд ухаарсан юм.